Төрөвчөөс нэхлээ ингээд нөгөө мониторинг хяналт үнэлгээ хийгдээд ингээд боловсролын хүрээлэн дээр явж байна. Тэгсэн боловсролын хүрээлэн өөрснөө дүгнсэн байна. Цөм хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнсэн байна. Хэрэгжилт хангалтгүй гэдэг чинь нөгөө цөм хөтөлбөрийн одоо ингээд 100% ингээд хүрсэн байх үр дүн нь байхгүй байна. 30% таа байна, 40% таа байна гэж. Тэгэхээр энэ дээр бид нар юу гэж харж байгаа вэхээр тэгвэл цөм хөтөлбөрийн чинь юмнуудыг засах шаардлагатай байна. Арангаан аймагт байхдаа багш нартай яг тантай адилхан багш нартай 2 удаагийн уулзалт хийсэн. Юу гэж ярьж байгаа вэхээр за агуулгын давхардал айгүйх байгаа. Одоо ингээд нэг хичээлээр заадаг юм ахаад нэг хичээлээр заадаг. Ингээд ийм агуулгын давхардлууд их байна. Дээр нь багш нарын ачааллыг нэмцний баахан цааснууд ингэж үйлдвэрлэдэг ийм ажлуудыг ингээд болиулмаар байна. Яа тэгсэн саяны таны жишээ багхгүй ингээд нэг юм 3 хуулж бичдэг ч гэдэг юм уу тийм ээ. Ийм юмнууд зөндөө байна. Дээр нь тэр хүүхдүүдийг нэг тийм нөгөө сонгож хичээлээ нөгөө төрөлжүүлээд юм уу сонгоод үзэх тэр чиглэл рүү нь явуулахгүй ерөөсөө л ингээд гавтгаагаар нь ингээд нүдээд байна. Одоо ингээд нэг дунд ангиас эхлээд нэг жаахан сонгож явмаар байна тийм ээ. Байгалийн ухааны хичээлүүд рүүгээ нөгөө хичээлээ нэгдмэл агуулгаар нь заадаг болчвол бүр амар болчих юм бэл. Тэгэхээр багш нь байхгүй гэдгээр ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгдм тэр багш бэлддэг тогтолцоондоо ч бид нөр өөрчлөлт оруулах юм бэл. Одоо энэ багш нарын мобис центр дээр багш бэлдэхдээ нэгдмэл агуулгаар хичээл заадаг багш бэлдэх шаардлагатай болж байгаа. Байгалийн ухааны нийгмийн ухааны нэгдмэл агуулгын хичээл заадаг багш нарыг бэлдэхгүй бол яг тэр нэгдмэл агуулгаар нь заадаг багш байхгүй болохоор нөгөө л хийм физик мат гэдэг ингээд тусдаа ингээд нэг багш заавал заах болчихж байгаа. Ингээд ийм сурагчдын ачааллыг бууруулах, энийг дагуулад багш нарын ачааллыг бууруулах энэ ажлыг хийхээс өөр аргагүй байна гэд энэ рүү орцсон. Одоо ингээд яам ажиллаад эхэлсэн. Сайдын тушаал өчигдөр галтсан. Эх 7 хоногт үндэсний баг ажиллаад эхэлнэ. Тэрийг бол эхлээд яг ажлын байран дээр байгаа багш нарын баг ажиллаж байгаа.